НТВ-ийн мэдээ үргэлжилж байна. 15 дугаар сургуулийн 9-р ангийн сурагч Мөнх Оргил Монголын нууц товчооны эхний 2 бүлгийг монгол уран бичгээр бичсэн нийт 39 бүтээлээс бүтсэн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ. Тэрээр энэхүү үзэсгэлэнгээ цэргийн баярыг тохиолдуулан өөрийн элен зөвөө бүгд найрамдах Монгол ард улсын 13 дахь гавьяа тогш Жамиан Дагвын гэгээн дурсгалд зориулсан байна. Мөн үеийнхэнтэй төдийгүй монголчуудад монгол бичгээ таниулсан сурталчлах зорилготойгоор тус үзэсгэлэнг гаргажээ. Мөнх Оргил Монгол уран бичлэгээр хичээлээд 3 жил болж байгаа Монгол хэл бичгийн багш Элен Зөвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулан үзэсгэлэнгээ гаргахаар өнгөрсөн зун шийдсэн байна. Тус үзэсгэлэн нь Монголын нууц товчооны 2 бүлэг, Жамуухын өвчил, Дулмын хүмүүн бичиг, Гадарчийн 9 эрдэнийн орон зэрэг нийт 39 бүтээлээс бүрдэнэ. Мөнх Оргил Монголын нууц товчооны 2 бүлгийг бичихдээ 4 сар зарцуулжээ. Мөн өвгийнхөө намтрыг монгол бичгээр бичсэн түүний онцлог бүтээлийн нэг юм. Тэрбээр үзэсгэлэнгээ гаргахын тулд өдөрт дунджаар 3-аас 4 цаг, зарим өдөр 8-аас 10 цаг зарцуулсан нь ч бэлгэлээ. Монгол бичгээр болохоор хүн бол аюу тайвширдаг, тайван болдог. Тэгээд монгол шиг бичээдээ бол аюу төлөвшөөд тэг ер нь л аюу тайван болдог да. Бясалгаж байгаа юм шиг санагддаг. Монголын нууц товчоо 1-2 дугаар бүлгийг бичихэд бол ийм аюу том болохоор ерөөхдөө бол ширээн дээр тавьж бичиж болохгүй, ширээн дээр багтахгүй байсан. Тэгээд хэвтэж бичсэн. Хэвтэж бичихэд бол аюу гоё юм байлээ те. Ингээд цаг хугацаа ингээд байхгүй болсон юм шиг ингээд бичээл. Тэгээд бүр ээж л хажууд миний хүү болчлоо ш гэж хэлжээж нэг юу хийдэг гэсэн шүү дээ. Нэг босч хоолнд байдаг гэсэн тай. Хүүхдийн урлан бүтээгдэхүүн Балармаа багштай Монгол уран бичлийн ангийн 6 сурагчийн хичээлийн жилд бие даасан үзэсгэлэнгээ гаргана. Тэдний нэг нь Мөнх Оргил. Түүнчлэн Балармаа багш Монголын нууц товчоог бүрэн ихээр нь шавнараараа бичүүлэхийг зорж байгаамаа. За миний хувьд хүүхдийн урлан бүтээгдэхүүн төвд одоо сурж байгаа сурагчдаараа 1-2 дугаар бүлэг, 3-4 дугаар бүлэг, 5-6 дугаар бүлгүүд гэд ингээд сурагчдаараа бичүүлж байгаа. Тэгээд ер нь бол Монголын нууц товчоогоо монгол бичгээр нь ингээд бичүүлээд бүтээл гаргах, бүрэн ихээр нь бичүүлэх ер нь зорилго мөрөөдөл хүсэлтэй байгаа. Харин хүүхдийн урлан бүтээгдэхүүн уран зургийн багш Энх Баяр Мөнх Оргилийн бүтээлд тохируулан уран зураг зурсан бүтээлийг нэгэн зохицуулгачээ. Одоо Монголын өвөг түүх болох те бид бүхний бахархал болох бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх түмэн олноор дахин түгээн дэлгэрүүлж сурталчлан таниулах ерөнхий боловсролын сургуулиас гэлтгүүгээр их сургууль за тэгээ Монголын ирээдүй болсон бүх хамт олон Монгол орон даяар бол бичиг соёл бол өвлөн дахиж суралцах ёстой. За тэгээ энэхүү хүрээнд болохоор энэ ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн хүүхэд бие даасан үзэсгэлэнгээ ингэж сайхан том өргөн дэлгэр гаргаж ийна гэдэг маань илүү их онцлогтой байгаа. 15 дугаар сургууль 2800 гаруй сурагчтай тус сургуулийн сурагчдаас гадна өөр сургуулийнхан ч Монголын нууц товчоо үзэсгэлэнг үзэх боломжтой. Тус үзэсгэлэн ирэх баасан гараг хүртэл үргэлжлэн мөн сурагчид эхнээсээ Мөнх Оргил шиг бүтээл төрөх үзэсгэлэн гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх болжээ. Мөнх Оргил хүү цаашид Монгол уран бичгээр олон тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргах, мөн хойч үедээ монгол бичгээ өвлүүлэх заах хүсэлтэй гэсэн юм а.